Донтол гэдэг бол яг үнэндээ хувь хүнээс хүссэн сонголт, ёс зүйн доголдол, тухайн хүний сэтгэл зүйн сул дорой байдал эсвэл амьдрах тэмүүлэлгүй байгааг илэрхийлэхгүй. Хүмүүсийн тодорхойлдог шиг энэ нь сэтгцийн өвчнөч биш. Энэ бол хувь хүний зовлон шаналлаас зүхтаах гэсэн нэг арга зам юм. Судалгаагаар үзэхэд ихэнх донтолтой хүмүүс хүүхэд наснда траума буюу сэтгэл зүйн гэмтэл авсан байдаг. Ихэнх охид эмэгтэйчүүд бие махбод болон сэтгэл зүйн хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртөж, эрчүүдч гэсэн гэр бүлийн хүчирхийлэл эсвэл маш их дарамтанд амьдарч, хайр халамжаар дутагдсанаас болж донтолтоосоо салж чаддаггүй. Сэтгэл судлаач нар болон шинжлэх ухааны олон судалгаанууд үүнийг баталж байдаг. Нарколог хар тамхи аливаа төрлийн ямар ч төрлийн донтолт тэдний сонголт, эсвэл тархинд нь ямар нэгэн асуудал үүснээр бий болдоггүй. Сэтгэл доторх зовлон шаналлаа тисэж чадахгүй үедээ өвдөлтөө намдаах гэж хэрэгэлдэг хэрэглээ юм. Гэвч энэ нь үүрд биш төр зүрийнх болохоор тэд донтолтоосоо гарч чаддаггүй. Нийгэм харанхуй бүдүүлэг мэдлэг мэдээлэл дутмаг учраас тэдгээр хүмүүсийг тусламж хэрэгтэй өвдсөн хүн биш харин арчаагүй өөрсдийнхөө дурандаа энэ замыг сонгосон мэтээр ялалдаг. Гэвч тэрхүү зөвхөрлийн гол шалтгаан болох сэтгэлийг нэмжлэх биш улам ялдаж нийгмээс тусгаарлаж гадуурхдаг. Хайр халамжаар дутсан комплекстэй хүмүүс өөрийнхөө өвдөлт зовлон шаналлыг уур бухимдлаараа илэрхийлдэг. Насны яваад бие махбод нь том болсон ч гэсэн сэтгэл зүйн хувьд зүрх сэтгэлдээ өсөж төлөвшөөгүй ууртай хүүхдүүд л байдаг. Болохоор өөрийгөө хохирох чимээ хүлээн авч бусдыг ч гэсэн хохирох хандлагаар харанхуй талаа харуулдаг. Хүчирхийллээс хүчирхийллийг төрүүлдэг гэдэг. Болоод өнгөрсөн үйл явдалд ямагт өөрийгөө буруутгаж сул дорой учраас өөрт нь энэ бүхэн тохиолдсон юм гэж жигших, зэвүүцэх мэдрэмж цаг үргэлж өөрийг нь зовоно. Хайр халамжаар дутаж өсөөгүй энгийн хүмүүс тэдний дотор мэдрэгдэх өвдөлтийг хизээж ойлгож мэдэрч чадахгүй. Донтуулж байгаа зүйлс нь тэдний хариу урвал үзүүлэх үйлдэлд нөлөөлж эргээд эрүүл болгоход гутралд оруулсаар байдаг. Дахиад л өвчнөө намдаах гэж энэнд автомттай үйлдэл зуршил болон үйлддэг. Тэд өөрсдөө энэ байдлаа мэдэж өөрчлөгдөхийг хүссэн ч эдгээр асуудлаа шийдэх арга замаа ч өөрсдөө олоогүй байгаа. Асуудлын гүнд байгаа тэдний даалт тухамсарт нуугдсан үзэл бодлыг өөрчилж юунаас болж донтоод байна? Яг хаанаас траума буюу сэтгэлийн шарх авсан гэх мэтээр асуудлыг зөв үнэлж дүгнэж маш их ярилцах хэрэгтэй. Гэвч энэ бүхнийг мэргэжлийн хүмүүст хандаж яг ямар эмчлэг хийх талаар тэдний төрөл төрөсөд хайртай хүмүүс нь ч гэсэн тодорхой мэдлэгтэй болох нь хамгийн чухал үлээ. Хайр бүхнийг эдгээдэг гэдэг. Гэвч хүнийг хайрлах өрөвдөх хоёр хоорондоо ялгаатай зүйл. Сонсож ойлгож мэдэрч байна гэдэг. Тэднийг өрөвдөж өөгшүүлж байна гэж бити бодоорой. Цөхөрсөн газар ч гэсэн хүнд итгэл найдвар оршиж байдаг юм шүү. Траума буюу сэтгэл зүйн гэмтэл бол чамд тохиолдсон зүйл биш. Харин чамд тохиолдсон зүйлийн үр дүнд бий болсон сэтгэлийн шарх юм. Тиймээс үүнд чиний буруу гэж байхгүй.